За тэгвэл улсын хурал дахь ардчилсан намын бүлэг өнөөдөр эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачилснаа мэдгдлээ. Татварын орлогын гүйцэтгэл болон өрийн тайлангаас үзэхэд хөдөлмөр эрхэлдэг 4 иргэн тутмын нэг нь 7500 аж ахуй нэгжийн тал хувь нь татварын өртөө гарсан нь бизнес зогсон байдалд орж саарсныг харуулж байна гэж тэд өгнөлээ. За нэгдүгээрт нь Улсын хурлын сөрөг хүчнийхэн эдийн засгийн өршөөл үзүүлэх төслийг санаачлахдаа улс төр эдийн засгийн өнцгөөс нь авч тооцжээ. Өнөөдрийн байдлаар хаалгаа барихгүй тулд хичээх аж ахуйн нэгжүүдийн 50% нь татварын дарамтанд орсон бөгөөд хөлбөрийн насны 4 хүн тутмын нэг нь татварын өрөнд орсон бодит тоо байна. Татварын систем хуучирч аж ахуйн нэгжүүдийн нуруунд дээр ачаал нэмэгснээрээ татварын байгууллага өр барагдуулах газар маягаар ажиллах нь өнөөдрийн Монголын бодит өрх болсон. Мөн төрийн өмчт компаниудын татварын төлөлд үндэстэн дамсан компаниудын татварын зохицуулалт суларсан нь төсвийн орлогын тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс ардчилсан намын бүлэг татварын дарамтыг бууруулж бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд төсөл санаачилж ажиллахаа мэдгдлээ. Энийн дээр томоохон аж ахуй нэгж том дүн бүхий тодорхой дээд хязгаарыг энийн дээр судалж бас тавих шаардлагатай бол магадгүй энэ эдийн засгийн өршөөл татварын өршөөл жижиг дунд үйлдвэрлэл жижиг дунд аж ахуй нэгжүүдэд илүү төлхөө хамаарах хуулийн зохицуултыг бид нар бас энийн дээр хийх шаардлагатай бол Эдийн засгийн өршөөл үзүүлэх энэхүү төсөл нь татварын дарамтыг бууруулж бизнесийн амьсгал авах боломж олгох эерэг алхам боловч төсвийн орлого богино хугацаанд багасах өмнөх өршөөлүүд шиг сахилах сулрах эрсдэлтэй гэдг нь нэлтэй. Гэсэн ч сөрөг хүчин төрд багшсан татварын дарамт гэдэг өвчнөд эвлэрлэгүү тэмцэж иргэдийн нураг тэнэлгэх зорилготой реформын эхлэлээ татварын өршөөлөөр тавих нь нэг ёсны улс төрийн эдийн засгийн тэнцвэрийн алхам гэж үзэж байна. Цаашдаа бид одоо Монголын эдийн засгийг илүү эрхчлөөтэй болох эдийн засгийн эрхчлөөг бэхжүүлэхийн тулд энэ татварын одоо дарамтыг багасгах мөн одоо энэ төсвийн орлого энэ хэд одоо төрийн өмчт компаниудаас бөгөөд энэ томоохон аж ахуй нэгжүүдээс хамааралтай байгаа байдлыг ч гэсэн дайлуулах одоо сааруулах ийм бодлого баримтлахгүй бол цаашдаа бас одоо манай ардчилсан тогтолцооны хувь зай ч гэсэндээ эрсдэлд орж ийн гэж харж байгаа. За өрсөлдөх чадварын олон улсын байгууллагаас гаргаж байгаа манад өгж байгаа үнэлгээгээр бол танай улсын хөгжлийг хойшин татж байгаа 5 шалтгааны нэгтэн засаглалын өөрийнх нь данхар бүтц байна гэж хэлээд байгаа. Тэр утгаараа бол ингээд татвар ярихын тулд эргээд энэ нөгөө эрх зүйн орчин гэдэг маш том ийм одоо суурь шинжтэй реформын зүйл ярина. Энэ утгаараа бол ардсан нам энэ дээр бол одоо үе шаттай байр суурь илэрхийлээд Улс төр эдийн засгийн өнцгөөс нь авч үзвэл Монголын татварын системийг шинжлэх аж ахуй нэгжүүдийн дарамтыг бууруулах асуудал нь нэн тулгамдсан асуудал хэвээрэн ардсан намын бүлгийн энэхүү санаачлах нь улс төр эдийн засгийн дараагийн том хилцүүлгийн эхлэл болж байгаа нь тодорхой. Гэхдээ төслийг өргөн барьснаар эрх баригч нам засгийн газар хүнд байдалд орж мэднэ. Хуулийн төслийг дэмжихгүй бол иргэдтэй төмөр нүрэ харуулсан мэт харагдаж улс төрчд нь амиа боддог гэх муу үнэлгээнд өртөх эрсдэлтэй харин дэмжүүл 2026 оны төсөвт тодтгол хийх төсөвт тооцоолгүй дарамт үүсэх аюул тулгарна.